Хөлбөмбөгийн удирдах дээд байгууллага FIFA-г тойрсон асуудал гарснаас хойш 2-7 хоногийн дараа Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини Франц улсад зохиогдох Евро 2016 тэмцээнд анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэмцээн эхлэхэд жил гаруй хугацаа үлдээд байгаа бөгөөд өчигдөр Мишель Платини Парис хотын Елисейн ордонд Францын ерөнхийлөгч Франсуа Олланд болон Евро 2016-г зохион байгуулах хорооны дарга Жек Ламберт нартай уулзжээ. Платини олон жилийн хугацаанд FIFA-г ерөнхийлөгч асан Зеп Блаттерыг шүүмжилсээр ирсэн. Хэдий тэрээр FIFA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой ч энэ албан тушаалаас зайлсхийж өөрийн төрлөх эх орон Францад Европын аваргыг зохион байгуулах тал дээр гол анхаарлаа хандуулж байгаа гинэ. FIFA-гийн удирдах зөвлөл ирэх 12 дугаар сарын 16-нд ээлжид бус чуулгана явуулж Блаттерийн залгамжлагчийг тодруулна хэмээн Британий BBC захин хуудсанд мэдээлсэн юм. Мөн ирэх 12 дугаар сард олон улсын хөлбөмбөгийн холбоо данстай гишүүн 209 орны төлөөлөгч нар санал өгөхөөр өргөдөжээ. Одоогоос 2-7 хоногийн өмнө Цюрих хотноо Швейцарын цагдаагийн газрынхан FIFA-гийн удирдах зөвлөлийн хэд хэдэн өндөр албан тушаалтныг бариулжсэн. Удалгүй холбооны сонгуул нь болж Зеп Блаттер 4-р улирын сонгогдсон ч өөрийн хүсэлтээр үүрэгт ажиллаа хүлээлт өгсөн мөлий. Харин ирэх 7 дугаар сард холбооны удирдах зөвлөл сонгуулийн товыг гаргахын тулд хуралдана гэдгийг FIFA батлаа. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуульд Блаттерт ялагдсан Йорданы анхүү Ali bin Al Hussein-аас гадна Өмнөд Солонгосын Hyundai корпорацийн хувьцаа эзэмшигч FIFA-гийн хүндэт дэд ерөнхийлөгч тэр бомтон Чом Монжун гэсэн эрхмүүд нэр дэвших боломжтой юм а.